За ингээд Америкийн нэгдсэн улс Калифорни мужи Марианы арлын Сайфан арлын зардал дээр барилгын ажлаар гэрээгээр одоо энэ ч 140 Монгол иргэн нэг байранд ингээд ийм 3 байранд өөрсдөө 14 хоногийн хугацаатай тусгаарласан байдалтай. Тэгээ одоо яг бидний одоо байж байгаа нөхцөлөд болохоор Сайфан арал дээр 2 коронавирусын тохиолдол илэрсэн. Тэр нь болохоор 3 сарын 14-нд гаднаас нислэгээр орж ирсэн. Тэгээд 17-нд эхний шинж тэмдэг илэрч эхэлсэн боловч 25-нд өөрсдөө эмнэлэгт хандсан. Тэр хүртэл гадуур чөлөөтэй явсан гэсэн ийм мэдээлэлтэй. 25-нд эмнэлгийн байгууллагт хандаад 27-нд Сайфан арлаас Гуам арал руу шинжилгээг нь явуулаад шинжилгээний хариу 27-нд эргээд 2 иргэн эерэг гэсэн хариутай ирсэн байгаа. Тэгээд бид нар өнөөдөр өчигдөр амралтын байдалтай өнцсөн 3 сарын 30 өнөөдөр ингээд өөрсдөө 14 хоногийн хугацаатай тусгаарлаж байгаа шалтгаан нь энд биднэрт шинжилгээ өгөх боломжгүй учраас бид нар өөрсдөө эрүүл байгаа гэдгийг нотолж харуулахын тулд ингээд өөрсдөө 14 хоногийн тусгаарлалтанд аваад бисийнхээ байдлыг хянаад ингээд за ингээд 140 Монгол иргэн их орон руугаа биднийг эндээс ирж аваач гэж хүсэж байна. За гимнаст манай байрны хашаа болохоор ийм байдалтай нам төгссөн. Өөрөөсөө хашаанаас орж гарахгүй.